баяр зохион байгуулахаар шийдсэн нийслэлийн соёл урлагийн газрын дарга хатагтай бүх чулууныг урья. Бидний ариун орчин өсөлтөө амтлын цаг завыг зориулна. Мөн бидний өөрсдөө бүхэн авч хүндэтгэн ирсэн та бүхэндээ шийдэх засаг даргын таван газрын нэрнээс болон хувьяасаа чиц бэлгээ халуун талхад илэрхийлээ. Өөрсдөө бас хоёрын хэмжээг тодорхойлдог. Бинаас гэж нэрлэгдэж байгаа энэ хүү арга хэмжээ манай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаа зохиолоогдож байгаа онцлог. Урлагт дуурлаж хайртай болж магадгүй та бүхэнд бас ирээдүйн хамгийн Монгол Улсын алдартай өвөг гэж төрөв гэдэгт итгэж байна. Одоо бүгдээрээ Улаанбаатар Биенналын бас төслийн хөтөлбөрч, продюсер, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал хатагтай од гэрэл буюу Огийн хичээг өрье. Өнөөдөр яаж хамгийн хэвчсэн бэ? Биенналд төрүүлсэн олон нийтийн баяр авлаа. Тэгэхээр энэ баярыг бүгдээрээ жагтайгаар, баясгалантайгаар, хамтдаа хайртай хүмүүстэй өнөөдөр ийм хичээг тавхан зориулж байгаа. Ирээд ирсэн цаадаа боёо. Манай төгсөв. Kids Museum Fest гэдэг нэртэй төслөөрөө та бүхэндээ одоо хүүхдүүдтэй бэлэг барьж байгаагаараа онцлог. За энэ төслийн хувьд гэх юм бол 4 музей, 7 дүүрэгт нийт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд орчин үеийн урлаг, мөн дээр нь музейн соёл, галерейн соёлыг танилцуулахаараа онцлогтой байгаа. Kids Museum Fest боловсролын одоо хөтөлбөрийн ач холбогдол бол Монголын залуу одоо уран бүтээлч нарыг хэрхэн яаж ажилдаг, тэдний амьдралын түүх, бодит туршлагуудыг нь яг өөрсдийнх нь намаар одоо сонсож хамтдаа бас нэгэн үчиг, нэгэн өдрийг их үр дүнтэй өнгөрүүлж байгаагаар бол онцлог ач холбогдолтой байгаа. Музей, галерейг үзэх, соёлд сургах. За тэгээд уран бүтээлчд одоо уран бүтээлчдийн ялангуяа одоо сүүлийн үеийн орчин үеийн contemporary уран бүтээлчдийг хүүхдүүдэд таниулах тэдгээр уран бүтээлчдийн хийд одоо бүтээлийн нэгэн хэсгийг хүүхдүүдэд хэрхэн хийх талаар бид нар бэлдсэн гарын авалгууд гаргасан байгаа. Хүүхдүүд ялангуяа эд ийм сонирхож бүтээж байгаа ийм сонирхолтой ийм сониуч байгаа яг энэ цаг үе дээр нь өөрсдийнх нь одоо мэрэгжил ч юм уу сонголт за мөн өөрөө өөртөө ойлгоход илүү яг их туслах байхаа гэж их найдаж байгаа. Өнөөдрийн энэ дарга хэмжээ бол бас аятайхан сайхан болж байна. За 1-р сургуулийн Скватер дүүргийн 1-р сургуулийн 100 гаруй хүүхэд хамрагдлаа.
За ер нь бол орчин үеийн одоо урлаг тий тэр дундаа юм зурсан зургийн урлагийг ойлгуул таниулж байгаа нь бол маш их үр дүнтэй байна гэж би ойлголоо. Ер нь бол багш нар нь бол ерөнхийдөө маш энгийн аргаар энэ урлагийг ойлгуулж байна. За ер нь бид нар ч гэсэн сургалтандаа бас нэвтрүүлж болох үс ийм одоо харагдаж байна. Тэгээ хүүхдүүдийг сонирхож байна. Нэмэлт ийм хөтөлбөрүүдээр ингээд хүүхдүүдэд иймэрхүү сургалтыг хамруулах юм бол маш их үр дүнтэй орчин үеийн хүүхдүүд маш их сонирхдаг болсон. Маш үр дүнтэй ажил боллоо гэж бодож байна. Өнөөдрийн хөтөлбөрт бас манай сургуулийн 100 гаруй хүүхд хамраглаа. Маш ашиглалт өндөртэй хөтөлбөр байна. Ялангуяа орчин үед бол энэ хүүхдүүдийн одоо энэ соёлын одоо боловсрол хөгжил тэгээд тэдний одоо энэ урлагийн мэдрэмжэнд маш өндөр нөлөөсөн боломжийн одоо энэ сайхан хөтөлбөр юм байна. Би бас өөрөө сонирхоод зогсож байна л дээ. Ялангуяа орчин үед бол хүүхдүүд музей үзэх одоо маш ховордсон. Нийгмийн тийм ажлууд одоо цөөхөн зохион болгож байгаа. Ялангуяа манай сургууль бас тусдаа бас дотроо хөтөлбөртэй байдаг. Үзэсгэлэн гаргах, үзэсгэлэнгээ үзэх, түгээн дэлгэрүүлэх тэднэртэй маш одоо аш холбогдолтой бас тэр соёл сурахтай чиглэсэн юм хөтөлбөр байна. Сайн уу. Өнөөдөр амар гоё байна. Би урлаг үзэж байгаагүй юм. Тэгээ одоо анх удаа үзэж байгаа болохоор амар гоё мэдрэмж төрж байна. Музейд ирлээ, сэтгэл сайхан байна. Тэгээд музей бас гоё зурагтай байна. Тэгээд артистийн хэлсэн үг нь надад амар гоёсэн. Тэгээд үзэхэд ингээд холоосоор хаад ямар зургнууд юм бэ гэ очиод ингээд утгын харангуут маш гоёс. Өнөөдөр л гоё наа. Бар зурмгийн арга тэр аяг таалагдсан. Өнөөдөр төлөө гоёс. Модоор хийсэн цаасан дээр ямар нэгэн уран зураг, паспорт зураг тийм хүмүүсийг мэдсэндээ маш их баяртай байна. Тэгээд зулцсаг гэдэг хүнийг анх удаа сонсоод тэгээд амар гайхсан жилийн амар гоё зурдаг хүн байхаг хараад ирсэн. Уран зургийн галерей орж ирж байгаа юм. Тэгээ өнөөдөр анх удаа очсон чинь тэгээ гоё юм байна. Тэгээ мундаг хүмүүстэй танилцсан. Надад зулццаг их чинь ярилцлага үнэхээр гоё байсан дээ. Тэр нь бол зургийг ихэд судлмаар санагдсан. Өнөөдөр маш гоё байсан. Их юм сурсан. Тэгээд өргөжлөд судлаа. Зургийн музейд ингээд дахин төчлөөрэй гэж үсэж байна.